Одмондөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг маань та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спортын хувьцыг Америкаас Заяа спортч болон Одмондрын маань алтан гишүүд ивент гэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондор радио 107 83.3 гэсэн хост телефоноор та бүхэндээ хүрч байна. За өнөөдөр одоо 1620 оны одоо тэр үед бас хүмүүс бүр шатар тоглолдог байсан байна. Авраг шалгаруулдаг байсан байна тий. За тэр үеийн нэгэн гайхалтай өдгөөч бас сурах хүчийг төртөл ашиглаж байгаа энэ өргийн тухай ярилцах болно. Студид шатар сонирхогч, шатрын стример Аги, хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. За энэ сайхан өдрийн мэндийг Агитай хүргье. За өдрийн мэндэ. За нийт үзэгчтэй бас одоо шинэ оны тийм одоо 2 дахь бичлэгээр болж байгаадаа маш их баяртай байна. Та бүхэндээ бас өдрийн мэнд хүргье. За тэгээд би та бүхэндээ маш гайхамшигтай нэг тийм өргийг одоо 1600 оноос бас тийм одоо аваад ирлээ. За түүхийн бол олдвор юм. Энэ өрг маань бол өөрөө. За хүүхэд насанд хүргэж өгдөг гал тэрэг хэрвээ байдаг бол гэдэг байдаг штэ тийм. Тэгэхээр одоо энэ хүн төрөлхтөнд бол одоо ингээд өнгөрсөн цаг үеэрээ нэг аялах ч юм уу те хүүхэд нас руугаа очих ч юм уу нэг тийм хүсэл бол байд юм байна л да. Дуундар хүртэл байж штэ. Тэгэхээр би бас яг энэ одоо мөрөөдөл хүслийг биелүүлээд хаа байсан дэр 1600 онд бас аялчаад ирлээ. За тэгээд 1600 онд бол одоо юм болгон бол өөр юм байна. Тэгээд тухайн үед бол тийм одоо машин тэрэг байхгүй юм байна. Өндөр барилгууд байхгүй юм байна. Ханаас ус гойжгүй юм байна те. За гэхдээ тухайн үед бол маш сайн нэг тийм одоо шатарчин байна 1600 онд. За тэгээд яг тэр хүнтэй уулзаад тэгээд тэр хүний тоглосон нэг үргийг нь 1620 оноос бол та бүхэндээ аваад ирлээ. Тэгээд энэ одоо өрг бол өөрөө бол маш гайхамшигтай өрг. За юугаараа гайхамшигтай юм бэ гэхээр ер нь бол шатар одоо ингэж анхлан сурж байгаа, сонирхож байгаа хүүхд багчуудын бол яг суур мэдлэг тактикийн одоо суур ойлголтуудыг өгдөг тийм одоо өрг юм байнамаа. Энэ сайхан өргийг бас та бүхэндээ бас ингээ аваад ирсэндээ бас маш их одоо баяртай байна. Энэ өрг маань яаж азар гэж бичигдэж үлдвэ те. Түүхийн бол олдрог байдаг нь бол ийм учиртай байгаа. Тэгээ маш гоё өргийг та бүхэнд өнөөдөр танилцуулнаа. Тэгээ бүгдээрээ бол энэ өргийг бол шимтэн үзээрэй гэж та бүхнээс үгсье. За тэгээ бүгдээрээ тийм өргөтөө орцгоё, тийм ээ. За энэ өнөөдрийн өрг маань болохоор бидний одоо яг шатар сонирхчдын бол хамгийн ихнээс сурдаг тийм Итали гарааны өрг байгаамаа. Тэгээд Итали гарааны одоо өрг бол цаашдаа бол нэг олон орохгүй учраас би өнөөдөр бол аль болох тийм одоо дэдгэрэнгүй та бүхэндээ бас тайлбарлаж өгье гэж бол бодож байна. За тэг хүүхд багчууд маань энэ өргөөс бол маш их зүйлийг сурч авах гэж бодож байна. Ер нь тэгэл шатрын сургалт ер нь хаан чалгаагүй монголч тэр гадаадч тэр те энэ одоо өргөөр бол эхэлдэг байгаа. Ер нь бол энэ өрг бол яг тэр суур ойлголтыг өгдөг байгаа. Итали гараа гэдэг бол өөрөө бол маш олон одоо тийм хувилбартай, санаануудтай тийм гарааны систем байдаг. За энэ хүү одоо гарааны системийг эзэмснээр хүүхд цаашдаа бол ингээд олон талаар те өөрийнхөө тактикийн авьяасыг хөгжүүлэх олон талаар ингээд цаашдаа илүү сайжрах боломж бүрддэг юм байнамаа гэсэн үг. За тэг бүгдээ харцгаая. Энэ өрг одоо 1620 он гэдэг маань бол маш тийм эртээр үеийн те тийм бол өрг байна. Тэг харцгаая. Яаж тоглосон өрг вэ гэд. За энэ өргийг одоо үнэхээр одоо та бүхэн бүтэн үзэх юм бол ингээд нүдж оройд ирчин гарна. За англиар бол хэлдэг шүү дээ. Хүний одоо эрүү ингээд газар унна гэдэг шүү дээ. Тэрэн шиг одоо маш гоё тийм тактик санаануудтай тийм өрг байгаа юм аа. Тиймээс тий та нар маань сайн үзээрэй, хүүхдүүдтэй үзүүлээрэй гэж хэлье. За тэгээд энэ сайхан өргийг бүгдээрээ үзнэ манайхаа. За эхний нүүдэл маань яаж нөхцсөн бэ гэхээр Итали гарааны уламжлал нүүдэл буюу E4 гэсэн гараагаар бол эхэлдэг байна. E4, E5, морь F3, морь C6 тийм ээ. C4 тийм ээ. C5 гэж. За энэ маань болохоор тийм одоо алдар тийм Итали гараа юм байгаа юм. Өнөөдөр бүгдээрээ тийм Итали гарааны сонгодог хувилбарыг үзэж байгаа. За сонгодог урлаг тий сонгодог хөгжим гэж ярьдаг шүү дээ. Шатарт хүртэл тийм одоо сонгодог өрг гэж бас байдаг. Энэ бол яг тэр одоо өргөн маань бол муу юм байнамаа гэсэн үг. За ерөөдөө нэг нүүдэл ухраахад энэ нүүдэл байгаа шүү дээ. Эндээс хийж байгаа нүүж байгаа нүүдэл байгаа тий. Тиймээс C4. Энэ нүүдлийн бол одоо зорилго бол маш тодорхой. Шууд одоо энэ буудлын руу тавталж байгаа. Энэ F7 буудлын гэдэг бол угаасаа хамгийн сул буудал байдаг. Энэ буудлын руу шууд ингээд тавталж байгаа. За ерөөдөө яг энэ одоо өрг энэ одоо санаа явахаас өмнө бол хүмүүс ер нь ямархуу маягаар тоглодог байсан юм бэхээр нэг ингэдэг ч юм уу те. За морь C3 даа ингэдэг ч юм уу F6 гэж цааш тоглодог байсан байгаа. Тэгвэл энэ өргийг одоо тоглосон ирхэн байгаа те. Тэр хүн болохоор шууд ингэж тоглох санаа гаргасан байгаа. Энэ бол маш сайн санаа байна. За эндээс болохоор маш одоо олон янзын хувилбар явдаг. Одоо морь ингэ явчих юм бол
Энэ маань болохоор бас бидний мэддэг шарсан элэг рүү яваад орчдөг. Тийм хувилбар байна. Энийг болохоор онлайн нэршил болохоор 2 морины хамгаалалт гэж хэлдэг ба. Хардталт маань ингээд 2 морио гаргаад хамгаалт үүсгдэг. За тэгээ ингэ явдаг тийм. За тэгдэг. За тэгвэл одоо нөгөө тал нь бол ингэж нөөсөө тиймээс 5. Ингэж тоглоно. За тэгэд ерөөхдөө би яг энэ нүүдлийн хос өгнөөс хэд хэдэн тийм одоо нүүдлийн нэршлүүдийг хэлж өгье. Ер нь бол Итали гараа бол маш баялаг тийм гараа байдаг. Олон янзын нүүдэл явдаг. Жишээ нь ингэж нүүж болдог. Энэ болохоор тийм одоо Итали гарааны Унгар хамгаалалт гэж хамгаалалт байна. За морь F6 бүгдээр мэдсэн байгаа. 2 морины хамгаалалттай. За ингэж бас хамгаалж болдог. За бас буцъя H6 гэж бас хамгаалж болдог. За H6 гэдэг хамгаалалт болохоор anti-fried liver defense гэж байгаа. Шарсан хэлгийн эсрэг хамгаалт гэх юм одоо тийм ягаар явдаг. Ингээ олон янзын нүүдэлтэй байдаг байгаа. Энэ нүүдэл ингэж явж өгснөөрөө яг энэ одоо бүтц маань болохоор Итали гарааны бол сонгодог хувилбар байгаа. Сонгодог хувилбар. За энэ сонгодог хувилбарын бүгдээрээ өнөөдөр үзэж байна. Тэгээд энэ үүрэг маань бол яг нь сонгодог хувилбараар явагдсан байх нь. За тэгээд сонгодог хувилбар нь энэ дээр болохоор яаж үргэлжилсэн бэ гэхээр C3 гэж тоглодог байна. За C3 гэдэг нүүдлийн маань гол зорилго маань энэ дараа бол ингэж нөх гэдэг байгаа. Бирсний урдлыг хөгөө хөдлөх гэдэг гэсэн үг тийм. Гол санаа бол юм байдаг. За дөнгөт нөгөө тал нь болохоор морь F6 орж иж байна гэсэн үг. За морь F6 орж иж байгаа санаа бол энэ хүү гэдэг ч байгаа гол зорилго байна гэсэн үг тийм. За бүгдээр бол мэдэн штэ одоо хөлгийн одоо голд байна тийм. Хөлгийн төвд бол 2 хүүтэй байвал сайн байдаг. За тэнгуут болохоор тэр 2 хүнийх нь нэгийг бол одоо устгах чинь гэсэн үг. За нөгөө тал нь морь ингээд аваад ирэнгүүт яаж тоолсон бэ гэхээр ингэж тоолсон байна. D4. За энэ хувилбар дээр бол ингээд хоошоо ухардаг бас тийм одоо хувилбар байдаг. За тухайн өргө дээр нь болохоор ухрааг үгээр гэж идсэн байна. Ингээ идэнгүүт одоо ингээ идэж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо энэ хүүг одоо тийм одоо хамгаалж байгаа хүчгүүл энэ морь бирс 2 байгаа гэсэн үг тийм. 2 хүчээр бол хамгаалж байгаа. 2 хүчээр бол давталж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол хар тал нь бол давтахоноос зүхдах нүүдэл бол хийхсээр аргагүй гэсэн үг. Тиймээс бол ингэж тоглодог. За тиймээ би 4 дуг. За ингэснээр бол яг одоогийн байдлаар бол энэ тал цагаан тал нь бол ингээд 2 хүүгээ бол ингээд хөлний төвд бол байрлуулсан байна. За гэхдээ бол энэ байрлал бол ингээд утгагүй. За одоо энэ дээр бол яг хөлөг дээр бол хотхоо өргө дээр болохоор морь C3 гэж хамгаалсан байгаа юм. За одоо энэ бол ингээд бүр аль эдийн ингээд юм одоо шатрын онл болцсон хувилбар л да. Морь C3 гэж тоглодог байхгүй энэ дээр. За энэс гаднаас өөр ямар нүүдэл байж болдгийг бас та бүхэн тайлд үзүүлье. Морь ингэж тоглож болдог. За энэс гадна болохоор шууд ингэж тоглож болдог. Хар тэмээгээр хаагаад. Хаагаад тоглож бол ингэ идэх юм бол ингэж идээд энэ хүүгээ хамгаалцдаг байхгүй. Ингэснээр яг тийм одоо хөлгийн гол төвд бол 2 сая хүүтэй байна гэсэн үг тийм. За тэгэхээр бол ингээд баг зэрэг илүү тийм одоо байрлал үүсэж байгаа. За одоо энэ дээр тэгвэл нөгөө тал нь яаж цохилтыг өгдөг вэ гэхээр энэ хүүгээ хөртлөгээд цохилт өгдөг байна. За ингэ иддэг байна. Тэнгуэл болохоор морь иддэг. За морь идэнгүүт болохоор энэ дээр бирс B3 тоглоод энэ морин дээр ингээд юм одоо хүч өгч байна гэсэн үг тийм. Тэнгүүд ингээд хамгаалж болдог. За бас өөр нэг нүүдэл нь бол ингэж бас тоглож болдог. За ингээд тоглох юм бол яах вэ гэхээр бирс энэ дээр шаг чинь тэнгүүд буцна. Тэнгүүд буцаад ингээд аваад ирэх юм бол дахиад ингэдэг ч юм уу тийм. Ингээд нүүдлээд давтаад энэ өрг маань бол хайнцаг дижих бол боломжтой болчдөг байгаа гэсэн үг. За ийм хувилбар байна. За бүгдээ хахад буцаа тий. За ингэ нүүцэн байгаа тий. За өөр бас ямар хувилбар байдаг вэ гэхээр ноёно ингэж нүүж болдог. За энэ хувилбар бол маш тийм ховор хувилбар байгаа. Ховор хувилбар хэрнээ бас тийм муу хувилбар биш. Энэ дээр бол. За ингэж тоглодог. Тэнгүүд нөгөө тал нь ингэж нүүж болно. D5 гээд. За ингэ идэх гэсэн үг шүү дээ. Тэнгүүд ингээд морь идлээ. Тэнгүүд болохоор морь C3 гэж тоглож болдог. Ноёноос хилэгддэг юм уу тий. Тэгээд үрчхээр сэлэхгүй бас ингэж бороо юм шиг санагдав. Ингэж тоглодог хувилбар байдаг байх нь шүү дээ. Энд чинь өөрөө бүр ингэж юу хатсан судлагдсан байдаг нь. Тэгээ ингэ идлээ. Ингэ идлээ. Одоо энэ дээр нь сэлгээ идэх ч юм уу тий. Иймэрхүү маягаар бас тоолж болдог байна. Гэхдээ энэ хувилбар бол яг сайн эзэмшихгүй бол жоохон эрсдэлтэй тийм хувилбар гэсэн үг л дээ. За буцъя. За тэгээд ерөөдөө бол бүгдээрээ мэдлээ. Ингээ нөөх үед ингэж хааж болдог байна. Ингэж хааж болдог байна. Ингэж бас болдог байна гэсэн үг. За сүүлийн хувилбар бол ингэж нүүж болдог байна гэсэн үг. За тохоо өргө дээр яасан бэ гэхээр морь C3 гэж хааж байгаа. За морь C3 гэж хааж байгаа энэ хүүгээ ерөөдөө өгж байгаа л
санаа явж байна л да тий. Хүү өгж байна энэ хүүг. Тэнгүүд нөгөө тал нь болохоор энэ хүүг бол очиж иднэ гэсэн үг. Морь ингэж иднэ. Морь ядэр өдөр идлээ. За одоо энэ тал дээр ингээд хоёлаа бодъё. За айлын тал бол ингээд идчихлээ тий. За тэнгүүд одоо ер нь яаж нүүл зүгээр бол энэ дээр хамгийн сайн ч юм уу энэ нүүдэл ер нь юу байна? За би бол ноёноос хэлмээр байна да. Маш сайн. За. Энэ нүүдэл бол угаасаа яг онлын нүүдэл байгаа. За ингээд сэлгэн. Сэлгээ. За сэлгээнгүүд айлд ингээд хоёр янзын сонголт гарч ирнэ. Мориороо ингэж очиж идэх юм уу? Ингэж тэмээгээр идэх юм уу гэсэн хоёр сонголт. Хэрвээ айл сэлгээ ичих юм бол энэ морс бол ингэж идэх байхгүй тий. Тэгэхээр бол айл сэлгээ ихгүй энэ дээр. За тухайн өргөдөр бол морь ингэж идсэн байгаа. За морь идээд хүү идээд ингээд цаашаа явсан гэсэн үг. За бүгдээр нэг буцаа тий. За ингэсэн байгаа. За хэрвээ ингэж идэх юм бол ямар хувилбар явдаг вэ гэдэг. За энэ дээр яг хөө миний ингээд юм одоо хамгийн анх одоо нэг тийм сурсан одоо хувилбар бол за хэрвээ ингээд идчих юм бол хүүгээр ингээд идэнэ, морь ингээд идчих юм бол бэрсээрээ энэ дээр шаална гэж би бол тухай сурч байсан. Тэгээ айл ингээд мориороо ч юм уу бэрсээрээ ч юм уу хаангууд энэ морийг иднэ гэж би бол тухайд бол сурч авч ирсэн байхгүй юу. За тэг гэвч одоо энэ дээр хэрвээ ингэж морийг маань ингэж тэмээгээрээ идэх юм бол энэ тэмээг идэх шаардлага байхгүй. Яаж тоглодог хүүгээ өгшөрлөгдөг ингэж. Энэ морилоо хатдаг байхгүй. За тэнгууд болохоор энд ихэнх тохиолдолд яадаг вэ айл хар тэмээгээ холдуулж авч үлдэнэ гэсэн үг. За яг нэгд одоо айл бол манай нэг бодог идсэн байгаа юм чинь хойш ухраа авчна. Тэнгууд ингэж тоглодог. Тэнгууд энэ морио хамгаалаад ингэж тоглонгууд нь морийг идээд бодны алдагдлаа бол нөхдөг байна. За тэнгууд ингэж нөгнө. D6. За тэнгууд хар тэмээгээ G5 дээр тавина. Хар тэмээ идлээ. Морь идлээ. Тэнгүүд энэ дэр магадгүй тийм бод H6 нууж магадгүй. H6 нөх юм бол энэ одоо морийг холуулаад авах шаардлага байхгүй. Бирс H5 орж ирнэ. За бирс H5 гэж байгаа нь бас ийшээ давталж байна. Нөгөө талаар энэ хүү ингэ идэх юм бол ингэж идэх гэж шүү дээ. Тий. Ийм сайн нүүдлээс байдаг байх нь. За тиймээс энэ дээр бол ихэнх тохиолдолд яадаг вэ сэлгээ идэг. За ихэнх тохиолдолд сэлгээ хийлээ. За сэлгээ ингүүт ингэж тоглож болно. За морин дээр нь ингээд юм одоо хоёр хүчээр давхарлаж байна тий. За тиймээс бол айл өгөхгүйгээд ингэж тоглож болно. Морио хашаа уушаага F5 дээр авчиж болно. Тэгвэл одоо энэ морийг идэх гээд байгаа учраас морио ухраан тий. За морио ухраалаа. За иймэрхүү маягаар бол ингээд цаашаа тоглолтол үргэлжилж бас болдог байх нэ. За буцаач. За энэ дээр байгаа тий. За тэгэд тухайн өргөд дээр болохоор нөгөө тал нь одоо мэддэхгүй л байгаа л да. Нөгөө тал нь бол ер нь ингэж идсэн байгаа. За энэ бол яг тийм одоо яг онлын нүүдэл бол мөн. Ингээд идэнгүүт нь хүүгээр идлээ те. Угаасаа идэхээс өөр харахгүй те. За тэнгууд болохоор тухайн өргөдөр нь болохоор ингэж идсэн байгаа юм. За буцъя. За идэхгүй байх ямар боломж байна. Гэх юм бол нэг ийм нүүдэл бас байж болох юм хаашаа ухраад. Энэ бол сайн нүүдэл биш. За хэрвээ ингэ нүүчих юм бол шууд энэ дээр шаг орж ирнэ. Шаг орж ирлээ. Мориор хагас өөр ямар ч арга байхгүй те. Тэнгууд хар тэмээг А3 дээр ингэж давталж байгаа морилоо. За маш тийм одоо аюултай баталгаа шугамыг хаалаа D6. Тэнгүүд энэ морь иш орж ирнэ G5. За айл ингээд ерөөхдөө бол юу хийж амжин сэлгээ хийж амжин тэнгүүд бирс H5 гэж орж ирнэ. За бирс H5 гингүүд нөгөө тал нь ингэж орж ирээд энэ буудлаа хамгаалж болж байна. За буудлаа хамгаалах юм бол одоо энэ дээр болохоор яг энэ F лодер бол маш олон хүчтэй байгаад байна. Морь тийм ээ бирс. Энэ хамгаалж байгаа бол тийм хоёрхан зүйл байгаа. Тийм байгааз. Тэгэхээр энэ дээр шууд ингээ очиж идчихдэг. За ингэж идснээр бол тийм бод ийш давталж бирс рүү давталж байна те. Тиймээс бирсээ холдуулах шаардлага бол байна. За бирсээ холдуулах юм бол энэ дээр морь E5 гэж нээж дулаад бирсийг идэх гэсэн үг. Ийм аюултай. За тэгвэл одоо энэ дээр бирсээ холдуулахгүйгээр хэрвээ ингэж идэх юм бол тэгээд бирс идээд нөгөө тал нь бол маш хүнд байдалд орно гэсэн үг энэ дээр. За одоо ингээд юм одоо ноён бол холдохосоор харахгүй болно тий. Тэгвэл ингэж идэх гэсэн үг тий. За тийм энэ дээр ихэд мат гэж тий. За энэ мада ямар нэг байдлаар одоо ингээд хамгаалах юм бол ийшээ идэх ч юм уу тий ингээд маш аюултай байдалд бол орно гэсэн үг. За тэгэхээр ийм хөө тийм одоо аюултай хөлбөрлөө бол ингээд шилжээд бол орчдөг байгаамаа. За тиймээс хойш ухардаг бол тийм сайн нүүдэл биш байна. Ингэж нүүе. Энэ бас тийм сайн нүүдэл биш. За ингэж нүүсэн байгаа тохиолдолд бол хөвчлэн бол ингэж тоглоно. Энэ хүүг бол урагшаа нүүн. Нөгөө тал ингэж тоглож болно. Энийг идээд авах шаардлага байхгүй.
хойшоо ухран түнгүүд морь атав тоглож болно. Тэгвэл энэ хүүгээд дахиж нэг уушаа нүгээд энэ хоёрын дуудыг гацлана. За ингээд өнгөцөө харахад бол тийм ямар ч тийм аюулгүй юм шиг харагдаж байна. Тиймээс бол айл ингээд идчихэж болж байна те. За түнгүүд энэ дээр шууд дуг. Ноён идлээ бэрсэрэ шаг. Холдлоо энийг идэл. За тэгэхээр ингээд итад гараа бол ийм амар ийм хувилбартай байдаг хүн шүү дээ. Маш олон ингээд салаалсан ийм хувилбаруудтай. Маш тэгэхээр энэ өргийг ингээд 1600 оны үед тоглосон гэхээр бүр үнэхээр супер. Үнэхээр гайхамшигтай гэдэг үг бол багтана гэж хэлж болохоор байна тийм. За тэгээ буцъя. За тэгээ яг өргө дээрээ бол энийг идсэн байна. Хойшоо ухраагүй, ийшээ болоогүй ингэж идсэн байна гэсэн. За ингэж идснээрээ бол энэ хөө хар тэмээ бол ийшээгээ давхар довтолж байна. Тийм байгааз. За ийшээгээ довтлонгууд энэ дээр маш сайн нүүдэл хийсэн байгаа. Үнэхээр бүр амар нүүдэл хийсэн байгаа. Бүр тухайн үед яг ийм нүүдэл хийх санаа яг яаж орж ирв те. Үнэхээр супер нүүдэл хийсэн байна. Ямар нүүдэл хийсэн бэхээр бирс энэ дээр орж ирээд энийг хайсан байна. Вау те. Үнэхээр супер нүүдэл орж иржээ. За бүгдээр нэг тийм хувилбар үзэн. За тухайн өргө дээр бол энэ хүүг идсэн байгаа юм гэж. Идэхгүйгээр энэ сул бодыг идэл л та. За тэгвэл юу болохыг харъя. Дуг. Тийм байгааз. За хэрэг ингэж орж ирэх юм бол ингэж дулаад бэрсэг авна. Тийм бай. За тиймээс бэрсээ өгөхэд бол ингэж л нөх байх. Ингээ нөөсөн гэсэн бас ингэж товтлно. Бэрс рүү. Тэгээ бэрс нүүдэл байхгүй хэвчтэй. Байхгүй. Тиймээс мориороо бол хааж таарна. Мориор авал ингэж тоолно. За морь хөдөлж чадахгүй, яаж чадахгүй тэ бэрсээ алдах нь ойлгомжтой. Ийм байрлал үүсдэг. За бүр илүү тийм аюулгүй хөлбөр сонгыг бол эхлээ энийг идчихэд энэ дараа ахаад ингэ ирсэн ч болно. Энэ морь бол хөдөлж чадахгүй ингээд ийм байдалтай байж байгаа гэсэн үг тийм. За ийм аимшигтай тийм нүүдлүүд байдаг байх нэ. За тэгээ буцъя. За тэгээ ямар ч нэрхүүдээ ингээд нүүлээ. Тэнгүүд болохоор харын тэмээгээр бол ингэж идсэн байх нэ. За харын тэмээгээр ингээд идэх үед болохоор яг нөгөө санаа бол ингэ явсан байна. Энэ дээр идээд дуг явжээ. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллаж байна. Үргэлжлүүлээ. Тэгээд спортын хувьцыг Америкаас Заяа спорт Japan ивент гэж хамтарч ажиллаж байгаа. Манай Заяа мань өөрөө ер нь их гоё хүн маш их танин мэдгүй шинжлэх ухааныг чинхүү сонирхдаг хар багасаа сонирхож ирсэн. Тэгээд өөрөө нөгөө спортоо тайлбарладаг. Сая бас би яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр сая манай Од Мөндрийн маань бас шинэ жил болоод тэрэнд 2 пүүз бэлгэлээ дээ. Вау. Соглаанд бэлгэлээ. Тэгээд нэг нь бас би хоцсон. Тэгээд энэ мэтлээ тий ингээд дандаа юм гоё халамжтай хайртай юм байдаг. Тэгээд бас атлас нэвтрүүлэг мөн өнөөдөр бас гоё явж байна. Тэгээд Заяатай их баярлалаа. За тэгээ Заяа өөрөө бол хуурамч хөлөх юм оруулж ирнэ гэж бол байхгүй тий. Нэг тим юм худалдаалчвал тэгээ яах вэ тий цааш та. Тэгэхээр Заяагийн сонгож авчирж байгаа бараа бүтээгдэхүүнд бол 100% бүрэн Батнат итгэлтэй байж болно. Тэр эднийх бол Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, North Face гэдэг манайхны хамгийн сайн мэддэг дэлхийн шилдэг ийм брэндүүдийн хувцсуудыг оруулж ирдэг юм аа. Тэгээд бас тий чанартай оригинал хувцас өмсгөрч олон жил өмсөгдөн эргээгээд нөгөө байгаль ихтлгийдээ хайрлах гэд маш олон давуу талуудыг үзүүлж идэг. Тэгээд нэг аятайхан бас те спорт биеийн тамир жимгээ хийхдээ бас таарсан хувцсыг нь бол өмсөх ёстой байгаад идэг те. Тэгээд Заяатай өөртөө нь холбогдож байгаад яг би ийм спортер хичээлж байгаамаа ийм юм гэхээр айгүй гоё зөвлөд өгдөг юм аа. Тэгээд эднийд нөгөө нэг хувцс гэхээс илүү бас давхар янз бүрийн бараа бүтээгдэхүүн хүүхдийн витамин би бол калгоны нууж, витамины нууж, удахгүй фузын өмсгөн байна гэх мэттэй. Тэгээд та бүхэн бас хүүхдүүдэд витамин авсан ч тэр калгон ус humс бүх юм зориулагдсан тэр бүтээгдэхүүнүүдээс бас очиод үзээсэй гэж хүсэж байна. Бас яг үзэж хараад авах юм бол үнэхээр юм бас хэрэгтэй юм бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээд бүх бараа нь Америкийн нэгдсэн улс бол Англиас орж ирдэг юм аа. За эднийхээ саяхан нүүсэн нисдэг машины замын эсрэг талд маргаж төвгээд байдаг. За энд бол Заяа спорт shop гэдэг маш том хаягтай тий тэр хавьд очиход ер нь ойлгомжтой байгаа. Facebook-оор нь бас хараад ерөнхий багцаа авчиж болно. Заяа спорт shop гэд та бүхэн дагаад аваарай. Тэгээ бараа бүтээгдэхүүнүүдийг хараад эднийхээ идэвхтэй байдаг юм аа. За холбогдох усны дугаар нь 88 тэгтэг 91 92 гэсэн байна. За ингээд Заяа спорт shop-ийнхоо хамт олонд маш их баярлалаа. За маш их баярлалаа. За тэг бүгдээрээ буцаа өргөтөө орцгоё тий. За
За ерөөдөө бол одоо бүгдээрээ мэдсэн байгаа те. За Бирс ингэж нүүжин те. Тэгээд энийг болохоор 1600 оны үед энэ санааг олно гэдэг бол үнэхээр одоо гайхалтай л да. Тэгээд одоо орчин үеийн тийм одоо Итали гарааны бол суурь болж өгсөн байгаа. За тэгээ ингээд нүүнгүүт болохоор өргөдөр ингэж нүүсэн гэж байна те. За энэ хуулиараа бүгдээрээ захиад нэг харчээ. Ингээд нүүвэл яадаг вэ те. Ингээд нүүх юм бол эхлээд дуг гээд ингэж орж ирж байгаас те. Тэгээд морь ядлоо гэдэг. Тэнгүүт ингэж орж иж байна гэдэг. Тэгээ энэ дээр ингээ харах юм бол юу яадаг л та. За өнөөдрийн одоо үргийг тоглосон одоо хүн байгаад байгаа те. За энэ хүнийг болохоор тийм одоо Михаил Ботвинник одоо хэлсэн байдаг байхгүй. Греко гэж өнөөдрийн үрийг тоглосон хүнийг болохоор Ботвинник. Энэ хүн ер нь хамгийн анхны мэрэгжлийн тоглогч байсан юм биш үү гэж одоо хэлсэн байдаг. Яагаад тэгэхээр одоо юунд тийм одоо ач холбогдол өгж байгаагаар ингээд харж байгаа юм. Хүнд ач холбогдол өгөхгүй байна. Хүнүүдээ ингээд өгчөж जैन те. За тэгээд ерөөхдөө бол бодныхон идэвхтэй байрлалтай бодны идэвхт бол эсрэгээр бол тийм ач холбогдол өгч जैन те. За тэгээд хамгийн гол нь тэр тактик гэдэг нь болохоор богино хугацааны шийдвэр гаргалтыг бол хэлдэг шүү дээ те. Тактикийн юм одоо олон үргэлжлэгсэн шуударсан юм хувилбаруудыг бол ингэж тоглож байна. Энэ хүн бол нөгөө тийм ирээдүгөө харж тийм одоо тоглолдог тийм шийдэл гаргадаг тийм хүн байна. Тэгээ энэ хүн бол мэрэгжлийн тамирчин байсан байна. Хамгийн анхны те гэж бол одоо дүгнсэн байдаг. Харин тийм одоо надад бүр ингээд айгүй тийм өвөрмөц мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Одоо эн чинь 400 хэдэн жилийн өмнөх хүний тоглолтыг буюу одоо тэр яг тэр хүний оюун ухааны одоо яг бичээд үлдээсэн юм энд байгаа дээ те. Гэтэл одоо тухайн үед чи маш олон юм нээгдээгүй одоо Галилегийн үе гэж үзэхэд зөнгөж л одоо микроскопын анхны одоо бүдүүн бар хувилбар тавьж ийлээ гэж бодоход энэ дээр ингэж тоглож байгаа тоглолт нь одоо тий өнөөгийн 21-р зууны хүний оюун ухааны одоо энэ тэнцвүүг ингэж нэгдүгээрт харуулж байгаа. Тэгээ хоёрдугаар яг энэ Итали гараа нэг тоглож байгаа энэ байдал нь дандаа ер нь миний тоглолтууд яг иймэрхүү байдаг болохоор айгүй бас их дотн гоё байна. Маш гоё. Яг байна тий. Тий. Тэгэхээр одоо 1600-аад оны үед тоглосон тэр өрг одоо 21-р зууны хүмүүсийг бас алмаар болж штэ. Вау, ингэж нүүс юм уу, ингэж тоглосон юм уу гэмээр ингэж тоглосон байгаад байгаа юм тий. За одоо ингэ харах юм бол нөгөө талын ингэ тийм одоо боднуудыг харъя. Ингээд энэ боднуудыг харъя тийм ээ. Бирс, тэрэг, морь тий. Энэ ингээд яг ингээд харахад бол бод гэдэг утгаараа бол байж гин. Гэхдээ ямар ч юм ажиллагаагүй байгааз. Тийм бай. Ямар ч ажиллагаагүй. Тэгэхэд одоо энэ бодуудыг харъя. Бирс нь ямар идэвхтэй байна, тийм ээ. Хоёр тийм ээ ямар идэвхтэй байна, морь нь ямар идэвхтэй. Тэрэг нь бүр ингээд маш идэвхтэй тийм ийм одоо байрлал гэсэн үг. Тэгэхээр бодны идэвх гэдэг бол хамгийн чухал зүйл байдаг хань л дээ. Тэгээд сэлгээ хийцэн байна тийм хажуугаар нь. Тэгэхээр энэ бол маш тийм одоо сонгодог тийм бол үлгэршээ болсон тийм өрг байгаад байна гэсэн үг. Тэгэхээр хичнээн олон бодтой ч гэсэн таны бод одоо гарч амжаагүй, хөгжиж амжаагүй, идэвхгүй байх юм бол тэр бод бол ямар ч хэрэггүй л гэсэн үг. За хүү харъя. Нөгөө талд ямар олон хүү байна те. Маш олон хүү байна. За хоёргүй л алдсан биз те. Гэвч энэ хүмүүд нь бүгдээрээ яг хангалтч байрал дээр байж байна. Хөдлөөгүй те. Ийм байралтай. Тэгэхээр ерөнхийдөө бол бодны идэвхтэй гэдэг бол их чухал байна. Тэгээд хүүнүүд хөдлөөгүй байгаа юм чинь энэ хүүнүүд бол тэгээд ямар ч үүрэг рол гүйцэтгэхгүй байна л гэж бол ойлгож болохоор байна гэсэн үг тийм. Хар тал бол маш их тийм одоо материалтай байна. Тэгэхээр бол одоо энэ хүн маань ингээд юм бол Греко гэж энэ хүн бол материал ач холбогдол өгөхгүй байна тий. Материал бол өгчөж जैन, хүүгээ өгчөж जैन. Юунд ач холбогдол өгөөд байгаа юм тий. Бодны идэвхэд ач холбогдол өгөөд байна тий. Ирээдүйд үүсгэх тийм одоо сайн үлгэршээ байрлалыг бол энэ хүн бодоод байна шүү тий. Иймэрхүү одоо зүйлээрээ бол энэ хүн онцгой юм. Энэ үүрэг бол өнөхөр онцгой гэсэн үг. За тэгэхээр ер нь манай хүүхд багчууд бол ер нь бод хаях, бод шидэх те энэс бол тийм огт тийм одоо эмээх хэрэггүй байдаг. Ерөнхийдөө бол ингээд анх одоо дөнгөж сурж авах үед бол ер нь нэг тийм айц байгаад байдаг. Ямар айц байдаг вэ гэхээр хэврээ би одоо ингэж довтолж явж агаад нөгөө тал нь ингээд хамгаалаад үлдчихвэл те би тэр талыг мадалж чадахгүй тэр тал нь харин хамгаалаад үлдчихвэл яах вэ гэсэн тийм нэг айц ер нь бас байдаг. Анхны суралцагч нарт хамгаалаад үлдчих юм бол би хүү байхгүй те нөгөө тал нь ийм их материалтай би яана гэж те энэс бол огт хэрэггүй юм байгаа юм. Тэгээ ерөөхдөө энэ айцыг ер нь арилгах одоо цорын ганц сайн арга нь юу юм гэхээр шатрын бодлого бодох хэрэгтэй байдаг. Шатрын бодлого бодож өөрийн тактикийн ур чадвараа бол хөгжүүлэх хэрэгтэй байдаг шүү. За энийг бас манай хүүхд багчуудаас сайн санаж аваарай. Шатрын бодлого маш их бодож байгаарай. Бодлого гэдэг нь болохоор богино хугацааны шийдвэр гаргалтууд байдаг.
энийг бүгдээ санаж байгаарай гэж танаас хүсье. Яг энэ цаг мөчид нөгөө таарсан нэг жишээ боддоорөөсөө болтгоо. Одоо нөгөө хүн банан хоёр чинь одоо гений хувьд одоо бараг 70% ч үл айгүй өндөр ингээд адилхан байдаг байхгүй юу? Тэгсэн хэрнээ танд юу байгаа нь чухал биш те. Тэрийг хэрхэн ашиглаж байгаа нь хамгийн чухал гэдэг те. Тэрэн шиг л яг санагдлаа. Вау. Окей, nice шэн. За гоё шэн. За тэгээ бүгдээрээ буцаа яг тэг үндсэн нөлөө рүү орё. За тэгээд ямарсан энэ дээр бол одоо ингэж бодоо те. Илүү үнцэнтэй бодоо ингээд орхиод ингэж нүүж байгаа ш те. Ингэж нүүж байгаа шалтгаан бол хэрэг ингэж идэх юм бол биш шууд ингэж идэндээ л гэсэн санаа байгаад ш те. За тэгсэн чинь болохоор идэг байгаа нэ те. Ингэж нүүсэн. Ер нь бол тийм одоо хоёр өрг байдаг гэсэн үг. Энийг тиймээр идсэн өрг бас байдаг. Идсэн өрг нь бол сая бас бүгд хальт явж үзтээ. Идэхгүй бас ийм бас өрг байдаг хана шүү дээ. Ингээд нүүлээ. За ингээд нүүж байгаа тохиол нөгөө тал нь цэлгээ амжаагүй байгаа юм чинь шууд тиймээрээ эвтодрэтэд дуг гэсэн байна. За тэгээ мэдээж ингэж нүг нь ойлгомжтой. Тэнгуэл болохоор энэ тиймээрээ G5 дээр бэрсүү товтолж байна. За энийг идээгүй шалтгаан нь юу байсан бэхээр яг ингэж нүүх үед нь ингэж хаах гээд идээгүй байдаг юм шүү дээ. Вау тэ. За ингэ нөөсөн чинь болохоор бас одоо үнэхээр тийм одоо үргэлжлүүлэн бас одоо нөгөө тал руу товтлогоо өрнөөс нь ямар нүүдэл байсан бэ гэхээр А-гийн тэргийг энэ тавьсан байна. Е1 гэдэг тавьсан. За энэ нүүдлийн хамгийн гол санаа болохоор одоо энэ дээр шалгаж шít. Тэ шалаад тэгээ нөөд хоолнд юм бод бэрсэр идэхсээр арахгүй болно тэ. Тэ бэрсийг нь одоо ингэж хожих гэж байна тэ. Амар нөөж байгаа юм. За ингээд нүнгүүд болохоор мөр Е7 гэж энэ одоо бодлыг бол хамгаалсан байна. За тэгсэн чинь болохоор F7 дээр тэмээгээ H5 дээр тавьсан байна. Энэ санаа бол шууд энэ дээр мадлахж шít. Вау. Бисэгтээ бутцсан ч айгу санаа зовлоо. Хүүгээрээ одоо хаачлаа гэд амар нүүдэлтэй. За ингэ нүсэн байгаа. За тэгээ ингэ нүнгүүт болохоор нөгөө тал нь яаж хаасны бүгд төр харъя. Мороор ингэ хаацсан гэсэн үг. Мороор ингэж хаарсан. За мороор ингэж хаангууд одоо тийм одоо ямар нүүд хийсэн бэ гэхээр энэ мороо Е5 дээр ингэж тавьж орсон байна. За чисээ ярьж энэ хүүгээрээ хаах гэд тэ. Хүүгээрээ хаах юм бол ингэж орж ирнэ шүү дээ. Тэ ингэж дуг. За энэ цаашаа бас олон янзын эвгүй үргэлжлэл бас байж болно. Тэгвэл энэ дээр болохоор мороор ингэж хаасан байна. За мороор хаангууд энэ морь орж иж байгаа юм. Яа наач мөр ямар эвгүй болж байна. Амар байгааз. Тийм байна. За энэ морь орж ирээд одоо бас энэ дээр адилхан мадлах гэдэг байна. За тэнгуут болохоор одоо энэ морь ингэж одоо энэ морийг бол идсэн байна хураг дээр. За одоо энэ буудлаа бол ингээ морь бол ингээ хамгаалж штэ. Морь хамгаалж байна. За за бүгд ямар ч ихлэ энийг үзчихье. Ингээ хэдлээ. Тэгсэн чинь болохоор морийг устгасан байна. Одоо энд нөгөө нэг одоо мад чинь ингээд байгаад байгаа. Амар байгааз. За морийг устгалаа. За морийг устгасан чинь энэ дээр болохоор одоо хүүгээ ингэж нүүж хамгаалж байна. Тэнгуут болохоор тэмээгээрээ дуг. За одоо энэ дээр бол ингээд энэ хаахаас өөр нүүдэл юу байхгүй. Ингээ хаалаа. Тэгсэн чинь болохоор энэ дээр шаг. Амар нөө. За хэрэв ингээд үгүй болох уу? Тийм. Ингээд идчих юм шүү л гэж харж. Тийм шүү. Ингээ матч те. Амар. За ийм олон янзын ингээд ухсарсан одоо товтлогоонууд ингээд явж байна гэсэн үг. За тэгээд яг тухайн өргө дээр бол ерөөхдөө бол ингэж идээд ингээд мадлуулсан гэсэн үг. За хэрэв одоо ингэж идэхгүйгээр нүү гэх юм бол ингэж тоглоно. Тэгэх юм бол энэ дээр шаг. Хэрэв ингэ идэх юм бол энэ дээр мад. Амар гастай. Хариуцтай юутай байх нь ямар ч хамаагүй болчиход байна тийм. Юутай байх нь бол ямар ч хамаа байхгүй те. Хамгийн гол нь боднуудын идэвх гэдэг чинь бол ийм амираад байх нь шүү дээ. За буцъя. За энэ дээр те. За энэ дээр болохоор ингэж идсэн байгаа таа те. Ингэж идэхгүйгээр энэ хүүгээр хаач болохгүй байсан уу гэсэн тийм асуулт ер нь байгаад идэг. Ер нь ингээ хүүгээр хаач болох юм биш үү шугамыг нь те. Тэгвэл ямар ч асуудалгүй юм биш үү те. Хүүгээр хаах юм бол одоо энэ дээр яаж тоглох вэ гэхээр энэ морийг идэнэ. За энэ морийг идчих юм бол айл яаж тоглох вэ? Ингэж идэж магадгүй те. Ингээ идлээ. Тэгвэл морь F7 дээр орж ирнэ гэсэн ингээ хацалж байна.
За ингээ холдлоо. Энэ дээр холдохгүй л тий. Энэ дээр ингээ холдлоо гэж бодъё. Тэнгүүл хороо морж итав. Ингээ идэнэ. За айл ингээ идлээ гэж бодъё тий. Тэнгүүл бирс энэ дээр F3 дээр шаг. За ийшээгээ ингээд холдъё. Тэнгүүл хороо бирс энийг идээд шаг. За ингээ идчихвэл юу болох юм? Энэ дээр ингээ мад болчихно гэсэн үг. Ийм амар ингээ тийм үргэлжлэл ингээ цаанаа ингээ байна гэсэн үг. Тэгэхээр таны хүүгээрээ аваад хамгаалж болохгүйсэн биз дээ. Хүүгээрээ хамгаалах боломжос өмнө нь бас ингээд бас байдаг. За одоо энэ дээр. За дахиад буцчихъя те. За морь ингээ хаацсан байгаа те. Ягаад тэгэхээр ингээ гээд байгаа штэ. Морь ингээ хаачингууд ингэж тоглож байгаа. Энэ дээр шууд мадлах гад те. Түнгүүд одоо энэ үед хүүгээр хааж болохгүй юм гэж бас хүмүүс их тийм асуудаг. Ингээ болохгүй юм гээд. Хэрвээ ингэж хүүгээр хаах юм бол шууд морийг идэхээр нөтөл байдаг. За ингээ идлээгээ бодъё. Тэнгүүд ингээ идлээ. Бирсний идлээ. За тэнгүүд болохоор ингэж тоолно. Бирсүү шууд товтлаад. За бирс юу нөх газар хэцүү байдаг. За ингээд хаалаа гэж бодох юм бол морь ингэж орж ирдэг. Шууд ийшээ ингээд хоёр өвчээр довтолдог байна. За тэгээд ингээд эндээс тийм одоо ноён хол за ноён холдохгүй юм байна. Энэ дээр энэ шугамыг ингээ хаагаад тоглох юм бол морь ингээ идэх юм шүү дээ. Идэ шаг. За тэг ийшээ орох юм уу? Ийшээ орох юм уу? Ийшээ орвол тэгэл угаасаа дуусна шүү дээ, тэ. Морь нээгээд шална. Амжтай нөдөл орж ирнэ. За тэгээд магадгүй ингэх юм бол тэг бирс алдна гэсэн үг, тэ. За. За тиймээс ийшээгээ орж болж байна. Ийшээ орох юм бол бирс ингээ идэж яваад байна. Одоо энийг идэл мадлах гад байна. За ингээд ороод ирэнгүүт магадгүй ингэж нөөж магадгүй юм. За тэнгүүт энийг олдуулаад за C5 гээд тий бирс солилцъя гэсэн маягийн нүүл орж магадгүй. Тэгвэл бирс энэ дээр идээд за ингээд бирс маань ингээд ноёнтой нэг шугамд бол байгаад байгаа. За тэнгүүт болохоор ингэж хааж болох юм тий. Ингэж хааж. За иймэрхүү маягаар бол ингээд тоглолтоос ингээд цааш өөрчлөх боломжтой гэсэн үг тий. За гэтэл бол цагаан талд бол маш их идэх ингээ байна гэсэн үг тий. За тэгээд ямар ч одоо ингээ харах юм бол нөгөө талаас бас нэг бодоор илүү байгаа. Морь тимээ бирс дэрэгтэй нөгөө талхой 3 бодтой ингээд үргэлжилж байна гэсэн үг. За магадгүй одоо яаж тоглолтгийг энэ дээр тий. За энэ ингээд арталтаа ингээд юм одоо аюултай байгаа болохоор аюулаас бас ингээд гаргаж болох бах тий. Ингээд бол цаашаа үргэлжлэж болно гэсэн үг. За ийм маягаар бол ингээд тоглолт маань ингээд үргэлжлэх боломжтой байна. За тэнгуүл болохоор тухайн өргөдөр бол ингэж хаалаа. Ингэж тавтлалаа. За тэнгууд ингэ идлээ. Ингэж идлээ. За ингэж хаалаа. Ингээд дог. Инглээ. Энэ дээр орж ирээд. За тэгээ нөгөө тал нь бол идээд юм бол хожигдсан байх нэ. За Итали гараа гэдэг бол энүүгээрээ бол ингээд маш тийм одоо хуурцтай товтлогоонтой тийм одоо гараа байдаг байна. Тэгээ Итали гараа болохоор би нэг хэсэг их боддог байсан. Энэ маань болохоор зөвхөн юу юм биш үү те. Анхан болон дунд түвшинд тоглогддог өөрийг юм болов уу гэж гараа юм болов уу гэж боддог байсан чинь энэ маань болохоор бүр тийм өндөр түвшинд бас тийм тоглогддог гараа байгаа байхгүй. Магнус Карлсон ч юм уу дэлхийн элит тоглогч нар бол бас тоглолтын дээр бол тоглолдог. Тийм бол гараа байна гэсэн үг. Анханд болохоор би их хвшлэн гэж тоглоод байдсан шүү дээ. Тийм. Тэгэхээр энийг бол ингээм маш сайн эзэмших юм бол тухайн хүний тэр тактикийн мэдрэмж тэр богинохсон шийдвэр гаргалтууд нь бол маш хэмжээгээр сажирдаг байна гэсэн үг. За тэгээ ямар ч энэ дөр бол идээд тэгээ энэ дэр ингээд мадлаад бол хожигдсан байх нэ гэсэн үг. За ийм сайхан үргийг өнөөдөр та бүхэндээ бас 1600 оноос ингээд та бүхэндээ авчираад ингээд үзүүллээ. Гайхалтай байлаа. Бас их сонир мэдрэмж төрлөө шүү. За тийм байгааз. Эсрэг тоглогч нь бол хэн гэдэг нь бас тодорхойгүй. Яагаад гэвэл одоо цагаан талаас тоглож байгаа манай өнөөдрийн гол дүрийн Баатар маань өөрөө нөгөө тэмдэглэж үлдээгээ те. Одоо энэ тентгийн хүмүүстэй энэ тентгийн улсын хамгийн сайн гэсэн шатарчтай тоглоод хоцсон өргөдөө одоо тэмдэглэж үлдээсэн байдгаас өнөөдөр ярьсан. Хоёлаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлээ. Тэгээ одоо од мөндрийн маань алтан гишүүд өнөөдрийн нэвтрүүлгийг явах боломжийг олгож шатар гэдэг энэ одоо оюун ухааны хөгжүүлдэг энэ сайхан
спортыг танин мэдүүлэх нэвтрүүлгийн маань ивент гэж хамтарч ажиллаж байна. Шинжлэх ухаан танин мэдхийн Одмондөр цугийн маань хамт олон 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 2026 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл уран бүтээлийн 1 жилийн хугацаанд нийтдээ одоо 1000 гаруй шинжлэх ухаан танин мэдхийн нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэхээр одоо ингэж хүргэж ажиллаж байна. Тэгээд бүх нэвтрүүлэг маань YouTube дээр ямар ч үн төлбөргүйгээр одоо тийм монгол хэлтэй хэн бүхэнд ингэж шууд хүрч байгаа. Гэхдээ зарим хүмүүс бол биднийг энд чи одоо бид нар ямар нэгэн хувь нэмрээ үзүүлье. Та бүхэн маань их орондоо ирээдүйдээ хэрэгтэй зүйл хийж байна гэд ингээд одоо тийм мөнгө хандив ер нь бол одоо аль бизнес явахад нөгөө мөнгө чинь бас чухал байгаа тань. Тэгэхээр бид бол одоо алтан гишүүн гэсэн юм тусгай групп нэгээд нэг нэвтрүүлгээ 100 төгрөгөөр 85 төгрөгөөр ч үлээ те ингээд хуваахаар тэгж таарж байгаа. Ийм төгрөгөөр үнэлээд нийт одоо 100 мянган төгрөгийг худалдаа хөгжлийн банкны 44041 тэг 4 518 гэсэн Одмондөр танин мэдхийн сувг эзэмшигтэй данс руу ингэж аваад манайхаас эргэж холбогдож байгаа. Та бүхэн маань хамгийн гол нь утасны дугаар болон Facebook хаягаа бас заавал биччихээж бид нараас эргэж холбогдно. Заримдаа нөгөө амжилт төсөө ч юм уу те одоо иймэрхүү үгтэй бас ороод ирсэн эргэж олдохгүй тохиолдол гардаг шүү. Энийг анхаараарай. Тэгээд алтан гişүүд маань бол бүх нэвтрүүлгүүдийн маань шууд лайваар үздэг. Бид нар чинь нэвтрүүлэг эхлэхээс өмнө гоё ингээд лайваараа хоорондоо ярилцаж танилцаж нөгөө хүмүүстэйгээ одоо бүр найзууд юм шиг те. За энэ нэг иймэрхүүд энэ гişүү маань нэг юм гэдэг одоо бүр ингээд мэддэг болцсон одоо ийм байх жишээний. Тэгээ та бүхэн маань ч гэсэн бас яг нөгөө нэг сонирхол одоо шинжлэх ухааны танин мэдхүйг сонирхдаг хүмүүс нэг дорой байна гэдэг нь бас хамгийн том үн цэн юм болов уу гэж бодож байгаамаа. Тэгээд дотроос биднийг дэмжээл яваад байдаг хэрнээс хараахан алтан гишүүн болж амжаагүй хүмүүс маань ч гэсэн яг өнөөдөр ч гэсэн алтан гишүүн болох боломжтой. За биднийг бол эхэлсэн цагаас мань байнга дэмждэг байсан. Одоо хуучин алтан гишүүдтэй бол бас тэ хайртай шүү. Баярлалаа гэж хэлье. За алтан гишүүдээ бас маш их баярлалаа тий. Ер нь бол оюун ухааныг ер нь дэмжинэ гэдэг бол хамгийн зөв. Ер нь бол одоо орчин үед өнөөгийн нийгэмд бол мэдлэг оюун ухаан гэдэг бол хамгийн чухал болчиход байна шүү дээ. Ер нь тийм бод улс орны тийм хөгжүүлж тэр хамгийн чухал болчиход байна. Тэгээ энэхүү тийм бод оюун ухааны контент хийдэг тий энэ байгууллагыг дэмжиж ингэж одоо байгаад бол алтан гишүүдтэй бол маш их баярлж байна. Тэгээд энэ жилдээ бас манай алтан гишүүд маань те шатраа бас ингээд сайн сураарай гэж танартаас хүсье те. Энэ шатрын одоо бид нэг сэдвүүд бол ингээд бэлтгэсэн байгаа. Тэгээд энэхүү одоо өргүүд гэдэг маань бол тэр бүх цаг үеийн хамгийн гоё те шилдэг гэсэн өргүүдийг бид нар бол ингэж бэлдэж цаг цаваа гаргаж бол та бүхэндээ өргөж байгаа шүү. Тиймээс та нар маань өөрсдөө үзээд хүүхдүүдтэй үзүүлээд бас тийм одоо өөрсдөө сайжраарай, сураарай. Шатар ерөн сурахад бол тийм одоо оройтхгүй. Хэдэн ч насанд хүн бол шатрыг бол сурч болно. Хүмүүсийн ихвчтэн бол тэгдэг шээ. Би жоохон одоо хүүхд тахтаа сураагүй юм чи одоо сурах болов уу гэд те. Огт тийм юм байдаггүй. Шатар тоглодог хүний оюун ухаан бол хөгшөрдөггүй. Харин ч эсэргээрээ бол ямиг маш тийм сэрэг бодох, тунгаан бодох тийм одоо зүйл нь бол хэвээрээ ингэ байж идэг гэсэн үг. Бүр хөгш настай болсон ч гэсэн ялгаагүй те. Тийм байдаг. Тиймээс та бүхэн манаас шатрын ур чадвараас энэ жил бас сайжруулаарай. Бас тэгээ та нар маань бичлэгний доор те янз бүрийн байдлаар асуух хаалгах зүйл байх юм бол бичиж болно шүү те. Тэрийг бас та бүхэнд хэлье. За өнөөдрийн тоглогчийн хувьд бас нэг товчхон мэдээллийг хүргэчихье. Бас их сонирхолтой юм аа. Энэ Жакино Греко гэдэг хүн. Энэ юу хүн байсан бэ те? Одоо анхны мэргэжлийн шатарчин гэж яах шиг те. Тэгэхээр 17 дугаар зууны ихэнх үед ингээм амьдарч байсан Итали хүн байгаамаа. Тэгээ шатрын түүхэнд анхны амжиргаагаа шатраар олж ирсэн. Одоо шалтгаан нь бас амжиргаагаа зохицуулах гэдэг ийм хүн байсан юм байна. Тэгээд зүгээр нэг бас сайн тоглогч биш. Одоо 1600 он гэдэг бол нэг Европ шинжлэх ухаан дөнгөс сэргэжсэн Галилео Декарти үегээд байгаа. Тэгэд энд бол яг нэг мэргэжлийн шатарчин энэ гэж бас байхгүй те. За язгууртны зүгээр 6 одоо нэр төрөө бас илэрхийлж идэг нэг тоглоом гэж хэлж болох юм зүйл байсан. Тэгээ Греко гэдэг хүн бол өөрөө ядуу гаралтай. Одоо ямар нэг ивент идэх ч юм уу одоо тим зүйл ерөөсөй байхгүй. Түнд ерөөсөө л одоо шатар сайн тоглодог юм авьяас байсан. Тэгэд өөрийн оюун ухааныг одоо ингэж зарах юм боломж оюун ухаанаа ашиглах юм боломж гарсан. Тэгээд тэрээр яадаг байсан гэхээр Европоор аялаад Итали, Франц, Англи, Испани одоо зэрэг улсуудын хотуудад очоод хамгийн шилдэг тоглогчдыг ингэж одоо олж тоглоод тэгээ тоглолтоо ингэж гар бичмэл ном болгож үлдээсэн байдаг нь өнөөдөр бас битээр ингэж ярьсан байна. За тэгээд энэ үлдээсэн зүйлээ бол баян хүмүүстхүү одоо мөнгөөр ингэж зардаг байсан байна. Ийм гоё уран тоглолтуудаа би тоглолоо штэ гэдэг шиг. Тийм.
Тэгээд одоо өөрөөр хэлбэл би тоглоо зогсохгүй оюунаа ингэж бичиж зарж байна гэж өөрөө бас хэлсэн байдгийн байна. Тэгээд энэ нь бол өнөөдрийн орчин үеийн шатрын ном, энэ коучингийн анхны хувилбар гэж хэлж болох нь байна. Тэгээд уг хүн маань бол өөртөө маш их ихтгэлтэй тийм жоохон довтолсон маягтай тоглодог. Тэгээд хин нэгнийг бол одоо ингэж маш удаан тарчлааж уйтгартай тоглохоос илүү гой хурц юм богино ялалтанд их дуртай ийм хүн байсан байна. Тэгээд одоо золиос гаргаж байгаа өнөөдрийн бас энэ тоглолтын нь хэв маягийг агийн маань маш сайхан тайлбарлалаа. Тэгээ хэрвээ чи санаачлахыг авсан бол материал хамаагүй гэж одоо түүний хэлсэн үгээр байна. Nice. Нэвтрүүлгээ өндөрлөе. За баярлалаа Орна. Маш сайхан тийм одоо мэдээл бэлдсэн байна. Тэгээд өнөөдрийн тийм одоо өргөтөө бол маш их хосолж байна. Тэгээ энэ хүн болохоор ер нь бол зөвхөн Итали гарааг бол тоглодог байгаагүй. Маш олон янзын тийм одоо гараануудаар тоглосон өргүүд байдаг. Бичнийг амбит хүртэл байдаг байхгүй тий. Олон янзын өргөөр тоглосон өргүүд байдгаа. Тэгээ та бүхэн бас судлаад үзээрэй, тий хайгаад үзээрэй. Маш гоё тийм одоо баялаг түүхтэй. Тэгээ маш олон янзын өргүүдийг үлдээсэн тийм хүн байдаг шүү. За баярлалаа Орна. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спортын хувцсыг Америкаас Заяа спорт шоп болон Отмондрийн маань алтан гишүүд ивент гэж хамтарч ажиллалаа. За студид шатар сонирхогч шатрын стример Аги хөтлөгч Урна хоёр ажиллаа. Ингээд дараагийнхаа шатрын гайхалтай нэгэн өөр хэрэг болцъя. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондэр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондэр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондэр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.